Сайн байцгаана уу Түүхэн Жимээр нэвтрүүлэг Завхан аймгийн Досон цэнгэл сумаас та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж байна. Tolga oğlumdan jarıgsa Onların uyun ontagi gudsen Atacılın honnugu ilek bur Tosun gün olsa Сайн байцгаана уу Түүхэн Жимээр нэвтрүүлэг Завхан аймаг Досон цэнгэл сум эдрийн голын хөвөнөөс та бүхэндээ энэ өдрийнхөө мэндийг хүргэж байна. Манай зочин амирт 90 насыг заавалж байгаа Ян Санжууга өргөцсөн байна. Сайн байна уу та? Сайн байна уу? Сайхан зогсож байна уу? Сайхан зогсож байна уу? Сайн зогсож байна. За Досон цэнгэл сумаас Түүхэн Жимээр нэвтрүүлгээ хийж байна. Танаа энэ одоо сумдаа олон жил ажилласан бас энэ сумынхаа онцлог бас тэр ажиллаж байсан үеийн иргэнд орсвол Би яг ажил байсан уу? 49 он цэрэгт явж өгч ирээд. Тэр өмнө авч хангаар дээр мадж байгаа явсан сургууль сая суугаагүй. Тэгээд 49-оос 51 оны 51 оны намар чаддаг жирээ 2 жил тэр үед одоо онтой идэвхтэй бол чадагдсан. Тэгээд 53 оноос би одоо энэ сумда сүү тосны заводны тусмаа ачаар нэг жил гарan хийгээд тэгсэн орон нутгийн засаг захирны сонгуульд болж тэгээд аймаг сумд юу сум багийн депутатаар сонгогдож тэгээд тэр 5 дугаар энэ даргаыг нэг юу 55 оны 7 сард манай нэгдэл байгуулсан. Тэр нэгдэлд өсөж ороод тэгээд 56 оны 1 сар орд энэ чинь энэ түгээрээ нэг зүйлээ тогтоолгож нэгдэл одоо өөрийнхөө хэрэгцээтэй хүнийг сонгуульд ажилтаас хамаагүй авч бодно. Тэгээд нэгдэл манай вариантын дагаар авч анхны одоо энэ нэгдлийнхээ 56 оны 1 сарын мадар гэдгийн дарга нэг 61 он авар үлдээгээд 61 он авар манай энэ хоёр сум нийлэхээр болж манай сумын намайг дараа давхаа богж өгөн байсан одоо байгаа. Тэр санаад манд тавьж бод ер нь дээд үрцэд өгчих болсон модтай энэ тосонгийн модны үйлдвэрч нь одоо байгуулдаг газар мазар нүсээд энэ одоо голын хомортол яана гэхдээ ерөөсөө газар мазар тохиромжгүй хөрсөрөө янз бүрийн юм хойноос одоо юу энэ хангаар одоо хүнд механизм одоо үйлдвэрийн том хөрөмж орж ирэх гол мод гарах бүр байхгүй. Ингээд энд явахаар одоо тэгээд санал тавиад чи дээрээс жоготоо сүмээр ирж үзэж хараад тэгээ ер нь нээлэх зүгтэй юм байна гэд тэгээд нийсэн байгаа. Баргадын даргаж тэгсэн тэр намараа энэ голын хоочоо нэг намын хэсгийн зохион байгуулагч тавихаар одоо хэрэгтэй хүн өөр ажил хийх гэж явбал манай дарга чөм гэж юм байсан намаа дарга. Тэгээд тэр энэ баргадын даргаасаа тэр оргихорыг одоо чиж 5 жил гарan тэр намын хэсэг зохион байгуулагч хийгээд. Тэгтэл тэнд бас нэг хүн очихоор бас нэг энэ оргих сэргийн хүн байж гоод хатж ирсэн тэгээд ахту хатматна харж үзмээр. Тэгээ намайг дээш эдэр баргадад очихоос аргагүй. Эдэр баргадад очих мөнийг 6 жил тэртээ болоод тэгэж бат би хөл жаахан өвддөг нэг тийм өвчтэй болоод нэг жилийн энэ төв дээр орж яваад ажиллаа хийж ингэж байсан чинь тэр манай энэ урд заводын мастер нэг агчаад хүн байсан насаар тэгээд манай нэгдний даргадаа хэсэг гэдэг хүн намайг одоо шамаас өрөдөө энийг хийх хүн ирээсээ болчихлоо. Чи одоо явж үз. Би жаахан дургуутсан за тэгээд жаахан угаасаа бүлгэдэн дантаас нэг хэвсээг энэ хавчтай одоо тэгж бод яах вэ? Баатомд маягтай. Тэгээд яах вэ? Энд ночоод тэгээ 17 жил суур тасны мастер хийгээд
Тэгээд тэтгэвч таарсан. Сүүл тосны мастер хийж явсан таа яг жил дараа нь нарын төлөвлөгөө сайн биелүүлдэг. Улсын төлөвлөгөөний мастер, төрийн төлөвлөгөөний мастер цаул тэмдгээр шагнагдаж тухайн үедээ ч бас яг шинэ дан сонгуультай ч үсэн шагнад байдаг аймгийн депутат аймгийн намын багуудын гишүүн нэмэр сонгогдож явдаа. Бас шефонгорт шагнадаар жоочж явдаа. Бас явдаа гооч. Дасан зангал сумын байгалийн үзэсгэлэнт газар эсвэл танаа дасан зангал сумын бахархал болсон ямар одоо газрууд вэ? Манай дасан зангал сумын нутагчдад нийлдэг сайхан гой одоо тийм ерөн үзэгдэнтэй сайхан газар шүү дээ. Та нарын оршинтаж явсан бол тэр явсан. Явын марцууд Тэглээ. Марцууд зүрх уул. тэр чи одоо урд Хожуулын голын аршаа орж ирлээ. тийм тэр энэ жалгууд чинь нэг тийм ноён бод гэдэг нэг байдаг гэж байсан юм. Тэр марцууд ч одоо манай урдын ноён бодны юм лээ. Тэгэл тэр чинь таарсан тэр наадууд нь одоо төвшмөл хаа байдаг юм шинж тэмдэгтэй гэж байдаг байсан юм. Тэр ярууд их нарийн бий тэр яг. Тэгээд одоо ийм аршаантай урд нь энэ сайхан тиймс нөгөө хошмод самар 960 юм илүүхтэй. Ийм гоцор за хойднууд яг энэ уднаа нурууны өвөр. Энэ одоо мадад гэдэг цаграмжтай мадын бичээр сайтай сайхан газар байдаг. Энэ хайрхны өвөрийн нэг одоо нэг түүхтэй одоо тийм байд яриад байгаа ч одоо юм сайн мэдэхгүй юм даа. Тэгээд энэ одоо энэ эрцэгч одоо энэ чинь Вервайсын ашиг гэж байсан газар. Угун үедээ нэг манай хошуу байж байгаа тэр үйлдийн дан хэдэн чуунт сэтгэлийн эмгэн туслагч гэдэг хүн тэр үйлдийн дан явж тэр одоо гавьяа байгуулж ялалтанд хөлөчний учраа хошуу тасаж өгсөн байгаа юм. Тэгээд энэ төлөвний дээдлээс загастаа наванаас нэг доошо ийм нарийнхан урт хошуу байгуулж тэгээд энэ яасан тэгээд энэ хошууны ноён чин нэг додоо хүн солигдоод их насалсан ч юм байхгүй нэг хамгийн сүүлийнх нь ноён тэр Вервайс ноён жигч дорд гэдэг хүн байсан. Тэр чин ноён баригдаг хүн баг. Тэр нэг төвшмөдтэй таамгаагүй чи одоо одон сайхан хүүтэй чи нас ч залуу би одоо нас хүртэл манай хүүхэд одоо нэг лама байсан да тэр очроо тэр одоо ламан гож явсан тийм тэр хүн таамгын аваад тэгээд өнөө ноёд барих болохтой таамгаад гарснаар тэр очир зүг туслагч баригдаа явцсан. Өөрөө эндээ байж гоод өөд болсон байд. Манай нэвтрүүлэг бол дэлхийн монголчуудын үздэг нэвтрүүлэг. За тэгээд олон телевизээрч гардаг ийм түүхийн нэвтрүүлэг юм аа. За тэгээд та энэ олон монголчуудаа, завханчуудаа, тосон зангилчуудтай ерөөлийн сайхан үг хэлвэл. За одоо яг энэ ч одоо их сайхан зам болж одоо тэр газар дэлхий сайхан гарч юмс нөгөө хөвсөр хүмүүстэй малын хөслөг сайтай шүүшин өндөр сайхан чидүүд. Тэр одоо ер нь одоо ингээд наадмын дараа намар гэж байдаг одоо ингээд одоо мэдсэн намар одоо энэ боломжоо ашиглаж үдийнхээ бэлтгэдийг сайн хийж хатан тижээлээ сайн бэлдэж ингээд одоо энэ наадам одоо хийж одоо энийг жаахан яач ажилтаа одоо хандж тэгээд өвдөө сайхан өвлжиж мадаа сайн дөрөв төдөө сайн байж ударыг гэж захмантай тэгээд одоо өөр яахтай одоо тэгээд өөрөөс нь хийдэг ажилтаа хийгээд надтай надва амара хөдөлмөрлөг амара ягаад хүмүүсийн амьдрал яахвэ тасаагүй сайхан байсан. Энэ одоо ярьж байгаа юм ч одоо 200-аад ань толгой зэрэг малтай хүн ядуу хүн гэдэг чинь тийм байдгүй маа. Энэ 200 толгой ань толгой шилжүүлсэн мад чинь нэг хизээний нэг дунд аж явах. Тэгээд энэ юм амж явах хэрэг байхгүй. За баярлалаа тань 100-аас 6-аа тайгаа туулж буцаад ирэхэд болог шиг дайраад ирэхэд далай шиг ингээд их мөнх жаргаж яваарай та. За би ч одоо намайг бас нэг нэг тоогоод хүн гэж бас ярилцлага авсан чинь баярлж байна. За баярлалаа. Завхан нутгийнхаа төлөө яваа би бүхний сэтгэлч гэсэн бас сайхан байна. Баярлалаа танд. 이놈 자기 고드세
конмог үйлек бор тосын күйің болса санада да байх юм Икшік сэтгэлім ганга тайдан Гитрийн голо min сөткел бидимред байх юм Дархан уулын ингэрд баяссан Монгол Улсын гавьяат барилгачин Дасан Сэнгэл сумын уугуул Сөрөнжуга урагдсан байна. Сайн байна та? Сайн байна уу? Сайхан зүсэж гин үү? Сайн зүсэж байна. Сайн зүсэж байна уу? Сайн зүсэж гин. За бид Дасан Сэнгэл сум бол түүхэн жимээр нэвтрүүлгээ маань 23 дахь сум юм байгаамаа. Эндээс нэвтрүүлгээ бэлтэж байна. За миний аав бол барилгын даамал насаараа хийсэн 40 гаруй жил хийсэн. Цаахан сум юм гэдгийг нэгэд Монгол Улсын гавьяат барилгачин гэдгийг тань сонсоод бас сэтгэл дараа дулаахан байсан. Тийм ч учраас бас ярьсландаа заавал авъя гэж бодлоо. Үүний өмнө танд бүх монголчуудынхаа өмнөөс халуун баяр хүргье. Монгол Улсын гавьяат барилгачин гэдэг бол тэр болгон хүн аваад байдаг юм хүндтэй цад учраас бас халуун баяр хүргье. За баярлалаа. Маш их баярлалаа. За та Дасан Сэнгэл сумын одоо энэ ер нь бол аймагта томоохон тооцогдох ийм сум Дасан Сэнгэл сум. Номер 1 гэсэн ч болно л доо. Яг улаастан дараа орно гэж яригдсан. Гэтэ энэ суманд 40 гаруй жилийнхаа хөдөлмөрийг зориулчаад өнөөдөр ингэ сууж байгаа. Эдрийн голын хөвөн дээр надад ярьслаа өгөө сууж байгаа сэтгэл чинь ямар вэ? Сэтгэл маш их өндөр байлгүй яах вэ? Ер нь одоо 1978 онд зөвлөлт улсад эдийн засгийн дэд сургууль төгсөөл тэгэл ерөөсөө тэр үед онодны ажил дээр яам гэж байсан. Тэр яамны хуваараар Дасан Сэнгэлд ирж ажилласан хүн байхгүй юу? Тэгээд энэ хугацаанд бол одоо эдийн засгийн дарга тиймэрхүү ажил хийж байгаа дараа нь намын дэд сургууль дахиж явж 2 жил сурсан. Тэгээ намын дэд сургууль төгсөж ирэл үндсэндээ барилгын байгууллагт өөрөөр хэлбэл 1990-ад оноос хойш ер нь 30 жил одоо барилгын байгууллагт ажиллаж байгаа. Тэгээ энэ ажил хугацаанд бол одоо мэдээж баяр дууштай, багт дууштай бас бэрхшээл садтай юм таарчил байлгүй яах вэ? Тэгээд одоо энэ 40 жилийн энэ босгон дээр ингээд одоо түүхийн жимээр гэж танаа энэ юу нэвтрүүлэгт ингэж ороод сум орныхоо тухай энэ хүн зооны тухай яриа өрнүүлж байгаа надад үнэхээр одоо сайхан бахархууштай ийм зүйл болж байна. Энэнд бол би орчих юмсан заавал дээр яриа хөрөөг нь өгөх юмсан гэсэн чин эрмэлзэл байсан надад. Баярлалаа тань. За ер нь бол барилгачин хүн барилгын инженер хүний гол ажил нөгөө би өөрийг сайн мэддэг болоод тэр юм уу олон одоо барилгат хүмүүний хүс хүч хөдөлмөр шингэсэн байдаг шүү дээ тийм ээ. Яаж тэрхүү барилгыг босгодог вүлээ? Тэр бол социализмын үе байсан. Хэдийгээр тоо төлөвлөгөө биелүүлжсэн ч гэсэн хамгийн хүндэгцүү үе чинь тэр л үе байсан. Ингээд эргээд бодохоор нэг сайхан үе бас заримдаа аюу хэцүү байсан тийм үе байсан. Байлгүй яах вэ? Одоо хандан 1990-ад оноос ч хойш ерөөсөө энэ барилгын байгууллага гэдэг юм чи ерөөсөн уналтанд орсон. Ерөөсөн хүн барилга барих нь байтугай бараг одоо найс цаашаа Улаанбаатар Дасан Сэнгэлийн хооронд ингээд ирж очих нь хүртэл хумигдаад эхэлж исэн үе байсан байхгүй. Тэгээд тэр үед бол одоо олон сайхан мэрэгссэн барилгачид арга буюу одоо хандан мал гэдэг юм уу эсвэл төв суурин газар руу явдаг юм уу ингээд ажил мэрэгжлээ орхиж ингэж хөндөрсөн. Тэр яасан гэхээр урт удааны хугацаанд бэлтгэгдсэн тийм мэрэгжлийн айран байсан баг. Тэд бол үндсэндээ энэ хугацаанд байхгүй болчихж байгаа. Тэгээд одоо бол яг харьцангуй нэг 2000-ад оноос хойш миний мэдрээд байгаагаар бол нэг 2000-ад оноос хойш бол харьцангуй буцаад барилгын үйл ажиллагаа бол нэлээд сэргээд байгаа. Тэгтээ арай өөр төвшин. Ер нь ямар ч байсан барилга гэдэг маань өөрөө томч бай, жижигч бай. Заавал одоо барилга барихын тулд зураг шаардлагатай болдог. Нөгөө зургаа барьчаал тэгэл барилгаа барина. Тэр зурган дээр л одоо яаж л зурсан байна. Цонхын баруун тийш нь харуулсан бол баруун тийш нь харуулж илгэн. Энэ зүү тийш харж яхан зөв юм а гэж өөрчилж болдоггүй л байхгүй юу. Тэгээд нэг одоо тэр өөрөө чинь асуусан зүйл дотор тэр нэг бахархмаар юм юу вэ гэдэг бол би ерөөсөн энэ барилгын ажлыг бол маш их бахархаж байдаг байхгүй. Яагаад гэх вэ гэхээр барилга ерөөсөө л мөнхий. Барилга барил дуусчлаа.
барилга ашиглалтанд орчлоо. Тэгэл нэг торгуултаа хэцүү юм нь бол барилгыг одоо жаахан бүтлэггүй хазгаамраач гэдэг юм уу барьчул тэгэл тэр чигтэл байж байна. Тий тэрнийг бол одоо хүний дээл хувцастай адилхан ингээд цас чинь ингээд сэлвчин гэж юм байдаг нэг тийм л ид байгаа. Тэгээд барьсан барилгаа харж одоо сэтгэл таашаал авчих шиг одоо тийм жаргал барилгач юм байна. Шингэсэн барилгааг харж байгаа. Ер нь тэгээд сургаасаа илүү барилгаа хараад чинь одоо таны үр хөвгтөө үлдээж байгаа том сургал. Яг л тийм байхгүй юу? Яг л тийм байхгүй юу? Танаа энэ Дасан Цангилсан бол хөрсөн дээрээ 50 хүм хүртэл хөдөрдөг юм одоо хамгийн хүйтэн зэгэлдээ. Тэгээ энд барилга барих технологи нь бусад сумуудад барилга барихаас арай өөр тийм ээ? Тэгнь. Тэр чинь нөгөө цэвдэхтэй хөрсний технологи гэж байгаа юм л да. Хэрвээ одоо шинээр барилга барих гэж байгаа бол геолог хийгээл за энэ хөрсөн дээр барих гэж байгаа энэ барилгын одоо цэвдгийн төвшин тийм төвшөнд байна гэж тодорхойлчвал нэг бол цэвдгийн төвшнгөөс доош нь хэтрүүл суурин хийн нэг бол цэвдгийн төвшнгөөс бүр дээш нь татад суурин хийн тэгэхээр бол шал өөр нөхцөл байхгүй юу хонд одоо говийн дулаан урамсгалтай газрууд барьж байгаагаас бол мэдээж өөрийнх нь барилгын дулаалга суурнаас өсвөлэл шал өөр тийм байдаг. Одоо ингээд Дасан Цангилсан төвөөр явахаар за энэ байшинд миний сэтгэл хүч хөдөлмөр шингэсэн шүү гэж одоо нэрлэх ямар барилгууд вэ? За ер нь бол бас овоо хэдэн барилгад гар хүрсэн шүү манай хамт олон. Бид нар одоо энэ бидний ард талд харагдаж байна уу юу? Онгоц судлалын барилгыг барьж нэлээд одоо тийм эдийн засгийн жаахан хүнд тааруу байх үед онгоц судлалын барилгыг барьж ашиглалтанд өгсөн. За мөн холбооны салбарын барилгыг барьж ашиглалтанд өгсөн. За банкны салбарын барилгыг барьж ашиглалтанд өгсөн. За хамгийн сүүлчийнх гэвэл одоо энэ мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хичээлийн А корпусын барилгыг бид нар барьж ашиглалтанд өгсөн. Тэгээд одоохондоо энэ сургуулиудын барилгыг засварлсан, эмнэлгийн барилгыг засварлсан. Ер нь одоо төрийн өөрийн чинь хэлдгээр бол ийм барилгад л одоо миний гар бараг хүрээгүй гэнээр юм том ховор шүү. Бид нар манай хамт олон бол ер нь олон барилгад гар хүрч барилгач өөрөө л ер нь хүний амьдралын сайн сайхныг л бүтээхтэл одоо яасан ч зориулагдсан шүү дээ. Хүн яа дулаан байх уу, яа тухтай байх уу, яаж одоо саруул цэлмэг байх уу гэл ийм л ээдөө. Хайд хүүхдтэй. Манайх 4 хүүхэдтэй. 4 хүүхэдтэй ийм том сумыг бүхлээр нь үлдээж байгаа. Энэ бол хөрөнгө гэж би боддгийн. Би аавгаа санахаар цагаан хайрхан сумд очиж тэр сумыг бүхлээр нь харчаал аав минь ийм том сургууль дээжээ гэж боддгийн. Тэрнтэй адилхан та үр хүүхэдтэй ч төдийгүй Дасан Цангилчуудад завханчуудтай ийм томоохон бүтээн байгуулалтыг үлдээсэн учраас барилгын инженер хүний үеийн үед дурсагдаг бахарх бол яхахгүй барилга байшин байдаг гэдэгт би итгэлтэй байна. За ингээд дэлхийн монголчууд олон телевизээр хардаг ийм томоохон нэвтрүүлгийн одоо миний санаачилсан нэвтрүүлэг юм байна. Ингээд 2 жил явж байгаа. Нодны 16800 км явсан бол одоо би 23 сумаар 6000 гаруй км явчаад жолооч хөтлөгч гэж санаачлагч найруулагч явж байна. Тэгээд энэ сайхан нэвтрүүлэгт өмнө танд урилгаар оролцсон танд баярлалаа. Ингээд ерөөлийн сайхан үгээ нийт монголчуудад хандж хэлэх үү. За юуны өмнө одоо ийм боломж олгож яах гэдэг бол маш бахархууштай байна. Ийм боломж бол одоо тэр болгон хүнд олдохгүй байж мэднэ. Олдсон ч одоо ховор тохиолдож мэднэ. Тэгэхээр энэ завшааныг ашиглаад ер нь одоо Монгол түмэнд дэлхийн өнцөг болон бүрт амьдарч байгаа монголчуудаа хөдөлмөрч, бүтээлч, санаачлагтай ажиллаж амьдарч за тэгээд нэгэнт ажиллаж амьдарч байгаа тэр хүмүүс маань эрүүлэн саруул одоо сайхан амьдарцгаагаарай хичээгээрээ зүтгээрэй гэж л одоо захиж хэлэх байна да. Таашаалбал барилгын инженер байсан хөө энэ олон барилгаа хараад сэтгэл багталтай байгаа шиг чинь би ч гэсэн энэ нэвтрүүлгүүдээ хараад хожим таны насны дээр очиж сэтгэл багталтай суухах. Тэр хоёлаа ч гэсэн залуу үеүдтэй нутгийнхаа төлөө, завхныхаа төлөө өөрөөрийнх нь чадах бүхнээ зориулах бол эргээд харуул бас бахарх юмтай үлддэг юм а гэдгийг бас хоёлаа хэлээ зүгээр ах тийм ээ. Тийм ээ. Тэгэлгүй яах вэ? Хүн дугаас бүтээсэн хийсэн зүйл шиг одоо сайхан бахархууштай юм гэж юу байхгүй л дээ. Тэр бол гайхалтай хөдөлмөрлөл одоо хүнийг ерөөсө тодорхойлдог гэж штэ би ер нь миний санаач биш тэр
амьдралаар батлагдсан зүйл. Тий. Тийм ч гэсэн өнөөдөр бахархалтайгаар яриа сууж. Сайн байцгаана уу Түгэн жимээр нэвтрүүлэг Завхан аймгийн Тосон Зингэл сум Аршаан Таваагаас та бүхэндээ хүрч байна. Манай нэвтрүүлгийн хойморт бүгд найрамдах Монгол ард улсын ардын хурлын депутат улсын авраг малчин Альмаага урагч юм байна. Сайн байна уу та? Сайн уу? Сайн явж байна уу? Сайн л явж байна. Сайхан зусж байна уу? Сайхан зусж байна. Сайн л зусж байна. Бид Түгэн жимээр нэвтрүүлгийн хүрээнд 24 сумаас нэвтрүүлэг хийж яваа юм. Ингээд 23 сум бол Тосон Зингэл сум юм аа. За юуны өмнө танд баяр хүргэе. Яагаад гэвэл найрамдах Монгол ард улсын ардын хурлын депутат байсан, улсын авраг малчин болж байсан хүн бол та. Тийм учраас нийт үзэгчдийнхээ өмнөөс, Тосон Зингэлчүүдийн өмнөөс тэр одоо цаг үеийг эргэж дурсаад та нэг одоо ямар ажил бүтээлээрээ хэрхэн одоо шалгарч тэр том их хурал сууж исэн тэр үеийг эргэн дурсах. За одоо ч сайхан л байна. Тэгэхдээ бас нэлээд олон жил баг 30 иргэн жил болцсон болохоор би бас зарим мартах юм байвч одоо тэр үеийн сайхан миний сэтгэлд байлгүй яах вэ? Одоо сайхан байсан. Ард маань тэрхүү үед нэгдэл гэж одоо тийм байгуулга байсан. Одоо тийм болохоор тэр үеийг их сайхан байсан. Бид бүхэн одоо ер нь ямар ч юм болсон нэгдэл нийгэм харна, улс харна, одоо бөөм бөхлөөрөө амьдрна гэдэг бол бас их сайхан харах нийгэмтэй байна. Энэ тархай бутархай амьдралыг бодоход тэр үе үл үнэхээр сайхан байсан. Нэгдгээр л бүгд өрөө хөдөлдөг байсан. Бүх зүйлийг хангадаг байсан шүү дээ. Ус дутсан юм байхад хамт олон хамсалц чинь бүх өвдлөө зовлог гэдэг ер нь бүхэл юм одоо хүн хүч гаргаад өгч юм. Тийм болохоор тэр үе үл аргагүй сайхан үе байсан. Хамтын хөдөлмөр гэдэг бол тэр л ёстой амьдралын залуу занд насанд таарсан хамгийн сайхан үе байсан. Ардын хурлын депутат байсан, бас улсын авраг болж байсан цөөхөн эмэгтэй хүн байдаг. Эмэгтэй хүнд их ачаа үүрэгдэж идэг л да аль ч үед. Тэр эмэгтэй хүн ийм одоо томоохон нэр хүндийг тээж явна гэдэг бол цаана нарг байна, амьдрал байна, үр хүүхэд байна. Шүн баг унтахгүй хөдөлмөрлөн тэгээд энэ бүхний ард ингээ эргээд ботхоор эмэгтэй хүнээс илүү их төвчээр шаарддаг юм болоо гэж боддөг юм. Таны бодлоор? Тийм ээ, ер нь эмэгтэй хүнд бол маш их одоо бас хөдөлмөр бол сайхан мөртлөө бас хэцүү хүнд үе бол зөндөө л таардаг л да. Тэгээд би чинь нэг настаа малж ясан. Тэгэл яг өөрөөсөө хамтын хүч, хамтын хөдөлмөр сайхан аав ээж одоо надад байсан бүхэл хүний ах トゥ амраг садан бүхний минь л хүч тэр бол олны минь л хүч зүгээр яг өнөөдөр тийм ажил хийгээд явна гэвэл хэцүү л баймаар санагддгийг өнөөдрийн залуу хүн тэр их ачааг нуруундаа өрөөд явна гэвэл өнөөдөрт бол бас хэцүү юм шиг санагддаг. Тэр үе бол тийм сайхан нийгэм байсан болохоор сайхан байсан. Бид нар бол одоо ганц бие төдийгүй манайд бол олон сайхан хүмүүс байсан л та. Тэгэхээр хамтын хүчин л буян баг гэж би боддог. Үнэхээр манай нэвтрүүлэг бол дэлхийн монголчууд хардаг. Бас олон телевизээр гардаг ийм нэвтрүүлэг юм. Тэгээд энэ олон сайхан монголчуудаа хандаад бас Тосон Зингэл сумынхандаа хандаад Завхан нутгийнхаа ард түмэнд хандаад бэлэгтийн өрөөлтөй сайхан үг хэлэх. За тэгээ хүмүүн би одоо ёстой ард түмний хүч, одоо байгаль дэлхийн хүч, олны минь хүч манайх ч одоо үндсэндээ 800 гаруй мал малдаг. Архангай аймагт дандаа отроор нүүж явдаг байсан. Тэгээд би Архангай аймгийн цахирчуудын хөдөлмөр дэм тусалцаа бол маш их гэж би боддог. Тэгээд миний ард түмний, миний нутгийн ард түмний болон одоо цахир сумынхны хүч түүний дотор шивтэр бригадын хамт олон тэднэр мань бол одоо миний л яг л хамтарч ажиллаж амьдарч байсан хүмүүс өнөөдөр байхгүй ч гэсэн үр удам нь байгаа. Та бүхэндээ би баярлж гин гэж хэлье. Тэгээд цаашд одоо үнэтэй тарган байж өвчин тахалгүй ард түмэн сайхан байгаасаа л гэж би боддог. Бүх юм дээр л ард түмэн олон мань сайхан байгаасаа л гэж би боддог. Олны минь хүч шүү. Энэ сайхан юм үзэж сайхан амьдарч явсан залуу нас минь одоо 30 жилийн өмнөх болохоор би чинь одоо үндсэндээ 60 хүрсэн тэтгэврийн эмээ. Хамгийн гол нь эрүүлэх байгаасаа эрүүлэнх сайхан бүхнийг л одоо хүсэж байна да. Тэр эрүүл буцаах оршгэ. Баярлалаа тань.
насны дол бурхавөр Тэнгэрийн уулсаа санаад байх юм Оргодох сэтгэлийн цангаа тайда Хожуудын молда минь бодол урсаад байх юм Сахаран тэнийсээ 6000 км явсан байна. 2 сар болсон шүү. Тийм. Машина барайл төлөвчөө. За миний хань одоо 1900 метр Ихүү 57 онд гэрүүл одоо 58 онд модод компаниудын одоо ууган ажилчин намжлын гомбожоо гэж хамгийн айлын том нь тэгээд 58 оноос ихэнх үйлдвэрт ууган ажилчин гараагаас энэ үйлдвэрийн гол юмыг нэгдүгээр зэргийн тоогчонгоор 50 хэдэн жил нэртэй төртэй ажиллаад тэгээд өдөө хүртэл хүүхэд бид өнөр өтгөн аныхаа ижаавынхаа буйнд сайхан нутаг орондоо сайхан амьдарч байна. Сайн байцгаана Түгэн жимэр нэвтрүүлэг Завхан аймгийн Дасан зангил сум хожуулгол жуучны базаас та бүхэндээ хүрч байна. За сайн байцгаана уу Түгэн жимэр нэвтрүүлэг Завхан аймгийн Дасан зангил сум хожуулгол жуучны базаас та бүхэндээ хүрч байна. Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? За Дасан зангил сумын бүтээн байгуул, Дасан зангил сумын хөгжил, Дасан зангил сумын аялал жуулчлал, Дасан зангил сумын түүхэнд нэрээ үлдээж байгаа хожуулгол жуулчны баазын эзэд баталцын Долгосрон гэдэг хоёр хүнийг та бүхэндээ танилцуулж байгаамаа. За ер нь танай энэ компани үйл ажиллагаа хэдэн жил болж байгаа. Анхны нэг санаа байдаг шүү дээ. Тэрийг л хий гэсэн анх санаа яаж төрсөн бэ? Үгүй яг бид хоёр яг нэлээд олон жил бодож хийсэн. Мөрөдчихсэн. Манай орон нутагт угаасаа нэг юм хөө газар хэрэгтэй байсан, шаардлагатай байсан. Тэр нэг олон жил бодож исэн хийх юмсан гэж мөрөдчихсэн. Тэгээд 14 онд анх эхэлж ин газрыг аваад тэгээд шав тавиад эхэлсэн. Тэгээд миний хийсэн юм, бидний хийсэн юм гэд хөс хүч бараг нулимсмэн урсаж хийж бүтээсэн зүйлээрээ бахархаад тэгээд энэ олон хүмүүс ер нь Дасан цангалынхын одоо гаднаас ирж байгаа хүмүүсийн нүүрийг тахалж байгаа газар гэж хэлж болно. Болно болж юм. Ерөнхийдөө манад Дасан цангалд ирж байгаа ер нь хүн болгол ирэндээ ер нь. Ер нь одоо бол танигдчихлаа. Тэгээ эхний 1-2 жил бол битэрт бас уучраа мэдгүй шинэ ажил эхлүүлэхэд чинь саад бэрхшээл зөндөө шүү дээ. Мэдгүй юмуд өшөө байсан бол мэрэгчлээ боловсруучин гэдэг юм байдгүй. Мэрэгжлийн талын зөвлөгөө өгчих газар яг харьцангуй яг манай Завхан аймгийн аялал жуулчлалын холбоо аялал жуулчлалын газар бол дэмждэг зөвлөгөө өгч дэмжиж исэн. Санаа зүг бол заяа зүг. Ер нь бол санаа сэтгэлийн хүний заяасаа тийм ажилчин гаралтай, ард гаралтай угаасаа. Баярлалаа та хоёртаа. Өвөртөө эрхэлсэн насан үүдсэн Уйдарж өгдөө төлсөн Уйний цэгнутга санаад байх юмаа Огошиг хонхорд тэскэмж Сайн байцгаана уу Түгэн жимэр нэвтрүүлэг Завхан аймгийн Дасан цангалаас та бүхэндээ хүрж байна. Та бүхнийх 50 гаруй жил мод усруулах үйлдвэрт ажиллаж одоо ч гэсэн мод үржүүлгийн талбайдаа шингэсний хажуу сууж байгаа Бүд Дагигыг та бүхнийхээ зочин амарт өрсөн байна. Сайн байна та? Сайн байна уу? Сайхан зусж байна уу? Сайхан зусж байна. Та нар сайн явж байна уу? Сайн л явж байна. За би Түгэн жимэр нэвтрүүлгээ хийгээд
Насан цангал дээр байна. Тэгээд мод боловсруулах үйлдвэрт ажиллаж байсан. Энэ олон жилийг модтой холбосон модны бүд дагвай гэж нэрлэхээр ч болохоор одоо хүртэл энэ шинс модоо ингээд суулгаад үргэлжлүүлээ тий 4 настай болгоод ингээд сайхан ажлынхаа талбар дээр таасгаж байна. За тэгээ анх мод боловсруулах үйлдвэрт ажиллаж байсан тэр үеэ бас хамт ажиллаж байсан хүмүүсээ эргэж дуурсвал. За би 1963 онд Тосон Английн мод боловсруулах комбинат гэдэгт 17 настай үйлдвэрт ажилд орж ирсэн. Тэгэд манай үйлдвэр чинь дөнгөж ашиглалтанд орохгүй суур машинуудаа суулгаад байсан саваа барьсан ийм байсан. Би анх тэгж 63 онд орчоод яасан зам цэвэрлдэг, зам застдаг юмд ажиллаж ийл. Тэгэл үйлдвэрийн суур машинууд ашиглалтанд ороод жинхэнэ нэг бүх холбоотой гэл үйлдвэр ажиллаад эхлэхэд эсвэрийн цэхэд би анхаа суур машинистаар орж ирсэн. Эсвэрийн цэхээс. Тийм суур машин дээр 63 онд ажил ороод тэгэл тэр бүх суур машин дээр модоо зүсэн тайрн миний хамт олон одоо манай тэр цэх бол энэ үйлдвэрийн хойчин хашаан дотор байна лээ байгаа. Тэгэхээр доктор ганц зэгхэн суур машинтай үйлдвэр байгаа. Тэгээд Тосон Английн мод боловсруулах комбинат гэдэг чинь улстай хоёрт ордог үйлдвэрээс шүү дээ манай. Тийм том баруун тав аймгийг хангадаг. Баруун тав аймгийг одоо нэг зав өрөө байшин, өргөн хэрэгцээний бүтээгдэхүүн, гэр ахуйн тавилга иймэр баруун тав аймгийг хангаж Тосон Ангилээс сум болгоноос улсууд ирээд манай Тосон Ангил чинь 1500 ажилчинтай бий болж иж 7-8 салбартай мод дэлтгэлийн аж ахуй. За тэгээд хэсэг гэдэг нь мод дэлтгэлийн хэсэгтээ гараад мод дэлтгэлийн аж ахуйд намдаа одоо манай урдлын байгаа миний байгаа урдлын нэг том юмнууд байшингуудын сойроо гавц. Энэ дээр одоо 30 гаражтай одоо нэг модын чинь нэг уртаар нь тээвэрлдэг байлээ шүү дээ манай. Маазад. Тэргээрээ уртаар нь тээвэрлж ирдэг. Ийм том үйлдвэрээс суурны энэ мод дэлтгэлийн аж ахуйн суурин дээр манайх ингээд энэ хайрхан дамжиг компани ой мэргэжлийн байгууллагууд ингээд би өнөөдөр энийг та бүдтэй ярихгаа сууж байна. Одоо ч гэсэн. Одоо сар байна. Одоо шинс модны үрээр ингээд яг бид нар бол ой мэргэжлийн байгууллагч чинь хичнээн гоо федерал тэрэн дэвд улсаар төлөвлөгөөтэй байдаг байхгүй юу? Одоо 5 гоо 100 гоо 5 газар хойжуулт хиймтэй. Тэрийг өнөөдөр хугацаанд нэгээд одоо 30 хэдэн газар хойжуултаа игээд улстай хүлээлгээд өгсөн. Одоо энд тарьсан байгаа бол миний одоо өөрийнхөө сэтгэлээр одоо дахиад цаашаа одоо энэ ой хасангаад одоо нэмэгдүүлэх тийм ээ. Манайч одоо хуурайшилтай болчоо. Ер нь манай Монгол хуурайшилтай болсон. Энэ ой сандаа нэмэр болох гээд би энд одоо 50 хэдэн мянган мод одоо 70 мянган модын дотор байна одоо. Одоо бол яг одоо юу? Одоо ингэ барах гэдэг. Одоо энэ жил ингээд 4 настай болж байна. Ахаад одоо бол бас бид одоо энэ дотор ингээд 70 мянган шиг байгаа юм. Энэ 70 мянган шиг мод. Одоо ингээд нэгээр ингээд авах гэж байна шүү. Тэг ингээд 70 мянган шиг мод. Өмнө нь 33 газар хойжуултаа хийгээд тарьдаг юм тариад хүлээлээдэг улстай хүлээлгээд өгсөн. Одоо энэ бол одоо миний хойгийн ч юм болох нь юу болох юм бэ? Энийг одоо тэр энэ ойд гаргана. Сая бол нэг 100 ширхэг мод манай Улаанбаатар багийнхаа иргэдэд би ханд өгсөн. Энээсээ тийм би аваад өгсөн байгаа. Тэр ирээд мод зарим айлууд үзсэн гоё ургасан байлаа. Ганц мод өхөлгүй яах. За энээс нэг дуугаа нэг 30 мянган мод ууланд гарна. За энэ мод чи өхөн шүү дээ зарим. Дуугаа 30 мянган мод бол одоо хойт юм ууланд гарахад биелийн намар 10 сараас тарина 4 сараас 5 сар 2 хооронд тарьдаг шүү дээ. Мод боловсруулах үйлдвэрийг өлдөөр нь босгосон хүн бол Тосон Английн модны үйлдвэрийг өө цэндугаа гэж ярьдаг тийм ээ. Та тэгээд цэндугааны тухай бас хамт ажиллаж байсан хүмүүсийн тухай. Цэндугаа манай 60 цэндугаа манай үйлдвэр 60 тэрнээс өмнө чинь бадам гэдэг нэг одоо манай төр болсон. Балжин нэм гэдэг нэг хар машин унсан нэг даргаанхан байсан юм да. 50,000 төгрөгийн аванс тавьдаг байсан. Тийм балжин нэм гэдэг одоо шаваснаас урдсан л да. Тэр балжин нэм гэдэг хүн чи одоо манай энэ Зартвар гэдэг гарма гэдэг сайчин юу лээ авраг болсон үү? Одоо тийм хүнийг авч ийсэн. Одоо энэ зарт одоо манай их хуулийн зартыг. Тэгээ манай үйлдвэрт нэг хэдхэн ирж байгаад тэр хүнийг аваад тэгээ буцаад явчихсан нэг хар машинтай. Тэр нь 50 төгрөг нь аваад тавьдаг байлаа. За тэгээд байжсэн балжин намгаа яваад балжин намгаа дараа тэр чи одоо 60 яваад
64 онд Цэндугаа ирдээ. Цэндугаа одоо Ловсонгийн Цэнд. Ловсонгийн Цэнд гэдэг хүн манай үйлдвэр нэг том сайхан ирээд ерөөсөө бид сүрнээс 8 дараагаас их айн нэг дээрээсээ бид нар чинь дарга нар ч айн. Загнахгүй уур нүгээр Цэндугаа шилэн дээгүүрээ ингээл харна. Тэгэхээр бид нар чинь Цэндугааг нэггээр гаргаад нэггээр зогтал яваад байгаа. За ингээд манай үйлдвэрийг Цэндугаа хөл дээр нь босгож үйлдвэрийг баруун 5 аймгийг нэг заврын байшин өргөн хэсэний бүтээгдэхүүнээр хангаж Тосонгийн хатуу энэ бүх сумуудын өргөн хэсэг бүтээгдэхүүн ахаа гэрээ мод хийн гэрээр ханган тайлгыг энэ албан газруу дандаа манай үйлдвэрийн одоо дандаа нэг яагаад гэдэг нэг хэмжээд онцсон дөө нэг хитгэн жил болж чадахгүй шүргэн суларчдаг манайх чинь бат бөх биечний өргөн хэрэгцээний бүтээгдэхүүн жинхэнэ дээр остол сэрээ сандлын шиг хийлэгдэг боллоо. За ингээд Цэндугаа Солонготын давааг зассан. Тий. Одоо Солонготын давааг хөшөөн дээр хөшөөн байгаа тий. Хөшөөн байгаа. Шигээр нураасан. Гэхдээ хөшөөнө дээр чулуугийн нэг нураасан шүү дээ. Тэрийг одоо босоо заасаад хэдэн хөлт Цэндугаа хөшөөнд байлаа. Манай хойсон соёлын төвөдөнд тийш. Тэгээд одоо 1-р 10 жилсэн Цэндийн нэрэнч 1-р 10 жил гэж явдаг шүү дээ манай дүү авдаг шүү дээ. Ингэж явдаг байлаа. Тэгээд Цэндугаа маш Цэндугаа ихнэр Дарбазар гээд эдийн засагч хүн. Тэлгүүн хэлцэн дарга байсан. Намхаа айхтар ажилтаа ерөөсөө. Бидэнтэй шин зүгээр хаалц үзэн шүү дээ. Бид нэр одоо Собайдны гээлийн доотлаад мод ялах чинь зүгээр суuna гэж яах вэ? Бид нар суумаар идэх суудаг Дарбазар. Цэндугаа бол тэр хүнийг нэг загнадгүй. Ерөөсөө тийм одоо тийм сүрэлхүү үйтэй болохоор ч гэдэг юм уу. Бидэн ч тэгээ дарганаас айдаг зарчимтай ажиллаа сайн хийнэ үү? Муу хийвэл нэг загнаад байхгүй. Хамт ажиллаж исэн. За одоо тэгээд тэнтэй хамт ажиллаж одоо дурсаад яваад дагэж ямц одоо хотод байгаа. Дагэж ямц одоо гадаадд дээд сургууль төгсөж ирээд Цэндугаа хотын дадлага хийж 3 сар дээд сургууль төгсөж ирсэн улсуудын чинь 3 сар дадлага хийж тэгээд мэргэжлийн ажил очдог байлаа шүү дээ. За банзаарч одоо хотод байгаа. Бас дагэж ямцтай адилхан гадаад сургууль төгсөж ирсэн. Бас 3 сар ажиллаж үйлдвэрийн одоо дарга энэ мод үлтгэлийн дарга үйлдвэрийн дарга ингэж болж ирсэн. За эндээс хотод байгаас ярих. За тэг Гүнчин сүрэн тэгээд одоо хот байгаа бол манай инженер байсан. Гүнчин сүрэн байгаа хотод. Манай боловсруулах үйлдвэрийн дарга бас байсан. За тэгээд хилээд бол давгсан буугаа бол манай анхны боловсон хүчин байсан шүү дээ. Тэгээ ер нь манай улс ихэнх нас орсон байна. За Чойлол Сүрэнбаатар гэдэг эрдэнэт байгаа. Тэр манай Цэндугаан жолооч байсан. Тэгээс үүд Маазын жолооч одоо туршаар мод тээвэрлдэг. Дээд хэсгэл мод одоо энэ урдлын дээр нэг харж байгаа. Одоо энэ миний урдалд харагдж байгаа энэ нэг суур байж тээ нэг өндөр. Энэ чинь 30 гаражтай Маазын тийм гараж байсан байхгүй. Одоо энэ манай ард энэ мод илтгэлийн контор нь энэ талд нэг газар байгаа. Ингээд би яг тэр мод илтгэлийнхээ тэр харьцаал ингээд би чинь нэг 10 мэргэжлийн байгууллагч ажиллаж сууж штэ. Хараа сууж манай үйлдвэрүүд тэнд хардж байна. Янда одоо тэр үйлдвэр дотор нэг хаан өвчгөл байгаас төмөр одоо нураасыг болцсон. Тэнд тэр ажиллаж байгаа цех гэж одоо ганц өх энэ одоо хаан өвчийн захир ганц өх бас нөө сургууль төгсч ирээд бас дадлага хийж гад энэ мод илтгэлийн одоо инженер байж байгаа сүүлдээ манайх чи хувьцаа эсрэг хорлыг гээд ганц өхийг би хувьцаа эсрэгч байсан. Жамаа омб гэж байгаа шүү одоо. Жамаа манай үйлдвэр орлого дарга байсан. Одоо хотод байгаа хоттлоо. Энд яг дарга нар хийсэн хүнээс энд их цөөхөн байна. За Утган баяр гээд байгаа манайд. За тэгээд ер нь ажилчтай дарга нар одоо маструуд бол их цөөхөн үлдэжээ. Бид нар ч одоо ихнэг нас орсон байна. 5-6 мастер энэ манай одоо тосон байгаа байх шиг байна. За бусд нэг цөмөрөө тэн эрдэн тавуулаар гараад эрдэн дархан Улаанбаатар гэл ингээл цөмөр алгадаад тагсан. Тэгээд одоо хаан хувьч ганц өгөхгээд энэ манай үйлдвэр одоо энэ үйлдвэр хойш үйлдвэр суурин дээр одоо хаан хувьч гэдгээр нэрээрээ байгаа. Тэр бид нар ч анхаана захирлаа сонгосон шүү дээ. Тэгээ ганц хувь би сонгож хувьцаа эсвэлтэй хорол дээр би сонгож өгч ажиллаж яасан. Одоо тэр нэг карантай манай үйлдвэр тэнтэй гэрээ барьцаа одоо тэнтэй байгаа. Манай нэвтрүүлэг бол түүхийн нэвтрүүлэг юм. Тэгээд
Тасан цэнгэлийн модны үйлдвэрийн түүхтэй холбоотой энэ олон жилийн дамд ажил амьдралаа зориулсан болохоор таныг зочин амирт урьсан. Тэгээ ер нь Улаанбаатар хотод одоо бид нарын амьдарч байгаа тэр газар бол хамгийн тулгымцсан асуудал бол мод тарих. Одоо эрүүл агаарыг яаж бий болгох вэ? Яаж эко орчин онгон тэр байгаль маань тэнд алдагдаад байгаа. Тэгэхээр та төв инженер нэвтрүүлгийг дамжуулаад Монголынхаа ард түмэнд модыг яаж хайрлах ёстой, яаж хамгаалах ёстой, яаж тарих ёстой ингээд одоо манай ер нь манай Монголын ард түмэн манай 3 сая 200 иргэн Монголын ард түмэн өлгийтэй хөөхсээр мод тарьж чадахгүй байх та. Өлгийтэй хөөхтэй бид нар ч ерөөсөө хөөхтэйгээ тоогоор мод тарьдаг байлаас байшаа хажуу. Тэр шиг одоо манай 3 сая 200 иргэн ялах хөөхтүүдийн оронд аав ээжүүд нэг үгээдээ нэг модноос шогсгоо төвж явцраад тэндээс зөндөө 20 30 өөр гардгийг. Тэр 20 30 өөрийг одоо төвж авчаал, намран төвж авчаал, хавран тэрийгээ цайруулаад дэвтээж байгаа л ингээл нэг жижигхэн газар тарьж байгаа тэр айлын ам бүлийн модл гарна шүү дээ. Энд чинь би ганцхан миний ам байтгаа тосон гаад түнээс илүү мод гараад ирж шүү дээ. Тэгээ энэ одоо энэ Монголын ард түмэн одоо цөмөр энэ одоо манай монголчууд одоо цөлжилт явагдаж байна. Манай байгаль бол бас дороотолд орж байна. Манай ой менежмент яхан алдагдаж байна. Одоо манай тосон ч нэг мод ч амар шатал төмөр их гарч байна. Амар шатлаа шүү дээ. Одоо бид нар энэ од байгаад байгаа чинь тэр шатсан модыг л бид нар үйлдвэрлэж явуулж байгаа шүү дээ. Тэрнээс ногоон модоо хэрэгдэг байхгүй юу? Тэр шатсан модыг чинь эдгээр засгийн эргэлтэнд оруулаад бид нар шуулстаа бүх юм гоож бүх юм төлөөл яг хэдэн халтар хагархаа зураа банзаа яг тэгэл ийшээ баян хөлгөө нэг юм хотын ийшээ авдаг шүү дээ бид нар одоо шагаахаа. Манай энэ чинь дандаа хагархаа цуурхаа энэ ганцэг мод үзүүлээ. Тэгээд гэхдээ бид нар бол манай энэ тосон цэглэг госын эдийн мэрэгжлийн байгууллага цөмөр одоо тэр юугаа төлөвлөгөөнийхөө дагуу одоо ойжуулалтаа хийдэг. Тэгэхдээ бид нар өөрсдөө чадах бол ой хийдэг мэрэгжлийн байгууллагатай хамтарч хийгээд нэгээд манайхаа л 33 газар ойжуулалт хийсэн. Тэр энэ 7-8 жил ажиллаж байгаа хугацааныхаа юмыг бол хийсэн. Одоо энэ бол миний цааш нь дахиад ойд яаж мод олох вэ гэл ингээд хэдэн модоо ингээд юу нэг 4 настай мод гэл одоо дийдэл нь 50 60 сая толцсон байна тийм мод тийм ээ. Дөнгөн иймхэн гонхон өрнөөс л тарьж байгаа шүү дээ одоо тийм ээ. Үрээ шин хад хурааж яваад намаа нэг шовсгооноос 20 хэдэн 30 өөр гардаг ш нэг шовсгооноос хармас. Тэрийг л манай Монголын ард түмэн одоо хин ч Улаанбаатарч бай, хөдөө сумч бай, матчинч бай. Хөдөө матчинч гэсэн одоо өөрсдөө тэр шовсгоогоо төгөөл тэрийгээ сайхан намран төөсөл хавар нь тэрийг ингээл тариад байгаа энэ шиг оргон шүү дээ. Тэгээ хүн болгон 3 сая иргэн 200 иргэн хүн болгон нэг мод тариасаа тэгвэл манай Монголын гоо дахиад сэргэн цөлжилтнээс хамгаална. Зүгээр мод аяа тарьчаал хайчаад өвлөж энийг чинь тарьж уулах гэж асар их хөдөлмөр болсон тийм. Ийм жоохон өрнөөс нь гаргаад тэр ийм хэв бас одоо энэ болохоор одоо 2 настай зоо энийг бол энэ чи бас яадаг ш дороо энэ үр чинь байж байгаа байхгүй юу? Би нэг 4 настай болсонод энэ өөрөө гараад ирсэн байгаа байхгүй. Тэгээ энэ бол үр чинь тэр дороо хитнээс жил болж байгаа дахиад ургадаг байхгүй. Тэрээс энэ уулны модыг бид авиж тариагүй шүү дээ энэ болж. Байгаад өөрөө нөхөс эргэлтэйгээд явж байгаа юм чинь. Тэгэхээр иргэн бол одоо энэ модоо тариараа. Одоо модоо тариасаа гэж одоо Монголынхаа 3 сая иргэндээс уриалж байна да. Уриалж байна да. Баярлалаа тань. Тий. Толгой уулымдан жаргаса онногон үеийн онцагийг үдсэн отожгийн хоног илэхбөр тосонгийн улсаа санаад байх юмаа ихшиг сэтгэлийн гангатай
цанга тайда очудын молда мин бодол урсада да вахима Сахаран тэнийсэн Урдын өвөртө эрхэлсэн насан үүдсэн Үйдарж өгдөр төлсөн Үйний цэгнутга санаадан байхима Хогошиг хонхорд тэсгэм Асан цэнгэл минь зүүдэн ирээдэл бай